Өмнөгов аймагт шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа технологийн дээд сургууль нээлттэй хэлээ. Жил хүрний эсрэлд 12 мянган оюутан очдог. Тэгвэл орон нутагт мэргэжлийн салбар их дээд сургууль ийм байгуулагдсанаар төвлөрлийг сааруулах. 1-2 дугаар курсд нь орон нутагтаа сургах боломжтой болох юм. Энэхүү бодлогыг даацтай барьж эрх жилээс хэрэгжүүлж эхэлнэ гэлээ. Улмаар зарим мэргэжлийн анги тодруулбал хөдөө аж ахуй их сургуулийн 3-4 дугаар курсын оюутнуудыг хөдөө орон нутагт тухайлбал газар тариалангийн салбар зэрэг ажлын байранд нь ажиллуулах сургалтын чиг баримжааг хэвшүүлэх юм. Өөрөөр хэлбэл төвшин хоорондын шаталсан сургалтын уялдаа холбоог сайжруулах бодлогын ажил энэхүү Өмнөгов аймагаас эхэлж байна гэлээ. Одоо Монгол улсын өнцөг улам бүрээс одоо 10 аймагаас ирсэн Улаанбаатар хотоос ирсэн гэх мэт ингээд одоо ингээд өнцөг улам бүрээс хүүхдүүд одоо ирж сурж байгаа ийм онцлогтой сургууль болж байна. Яагаад юугаар онцлогтой юм бэ гэхээр энэ хөтөлбөр Монгол улсад давхцахгүй. Тэгэхээр үндсэндээ бол яг энэ уул уурхаан одоо яг өнөөдрийн энэ Өмнөгов аймагт нээж байгаа сургуулиудын хөтөлбөрөөр суралцж байгаа оюутны хөтөлбөр бол Улаанбаатар хотод юм аль нэгэн одоо хөдөө орон нутгад давхцахгүй учраас зөвхөн энэ мэргэжлийг сонгож байгаа хүүхдүүд бол яг энэ 70 заддаг хотод ирж суралцах нэг ийм шинэ боломж гарч байгаа гэсэн. За хоёрдугаарт нь бол энэ 70 заддаг хотод сурж байгаа одоо энэ оюутнууд маань бол яг дадлагын ажлуудыг бол энэ 5-7 оюут толгойд шууд дадлагын ажлуудаа тийм 5-7 оюут толгойд ажиллаж байгаа одоо дэлхийн тэргүүлэх инженерүүд бас энэ сургуульд ирж багшлах юм. За тэгээд 2 дугаар курсээс хэрэг одоо оюутнууд маань хэлний шаардлага хангах юм бол 2 дээр нэмэх нь 2 гэж олон улсын хөтөлбөр дээр одоо дээшээ шатлан дэвшиж одоо суралцах ийм маш ховор боломжууд одоо энэ сургуульд эсж орж байгаа оюутнуудад олдож байгаа гэж хэлж болно. Яг Өмнөговт ийм тэргүүлэх сургуулийн салбар байгуулагдж байгаа нь цаашдаа нутгийн бөгөөд үндэсний боловсон хүчнүүд энэ том бүтээн байгуулалтуудад оюут толгой, эрдэс таван толгой, нарийн суудын бүлэг ордод ажиллаж байгаа энэ төслүүдэд оролцох их боломж нээгдэж байгаа. Тэгэхээр энэ Өмнөговын уул уурхаан том төслүүд энэ одоо удирдлагууд бас энэ арга хэмжээг дэмжиж өчигдөр оролцож байгааг бид нараас маш бүлэгшээж их дэмжиж байгаа. Өмнөгов аймагт байгуулагдаж байгаа технологийн дээд сургуульд суралцж байгаа оюутнуудад олон боломжууд нээгдэж байгаа юм. Тухайлбал оюутнууд амралтаараа оюут толгой, 5 толгой зэрэг уул уурхайн томоохон төслүүдэд цалинтай ажиллаж, дадлагжих зэрэг олон давуу тал боломжууд тэднийг хүлээж байна. Оюун нутгаа хөгжүүлэх их орондоо хувь нэмрээ оруулах их орон инженерүүд бэлтгэгдэн гарч байгаа түүхэн цаг хугацааны анхны оюутан болж байгаадаа бид бүхэн туйлын их баяртай байна. Нутгийн ишиг хөтөлбөрийн өрөөнд хөтөлбөрийг үр шимийг бүртгэх боломжийг олгосон аймгийн засаг дарга болон орон нутгийн удирдлагууд та бүхэндээ маш их баярлалаа. Мөн сургууль байгуулагдахад үнэтэй хувь нэмрээ оруулсан төр засгийн удирдлагууд болон шинжлэх ухааны технологийн сургуулийн хамт олон та бүхэндээ маш их баярлалаа. Монгол улсын хэмжээнд инженер техникийн мэргэжилтний эрэлт хэрэгцээ их хүний нөөцийн дутагдaltaй байгаа судалгаа гарчээ. Улс орны хөгжлийг тогтвортой, тууштай нэмэгдүүлэхэд үйлдвэрлэгч орон болох нь чухал. Тиймээс инженер техникийн боловсон хүчийг нэмэгдүүлэх, тэдний мэдлэг боловсрол, ур чадварыг олон улсын мэдлэг стандартад нийцүүлэн чадахжуулах нь чухал юм. Монгол улсын засгийн газраас барьж байгаа бодлого үйл ажиллагаануудад ер нь Монгол улс өөрөө үйлдвэрлэгч орон болох, бүтээгч үндэстэн болох тухай асуудлууд их олон зүйл залтар орсон байгаа. За энийг үр дүнтэй хэрэгжүүлж авч явах, жолоодож чиглүүлж явах хүмүүс бол энэ инженер техникийн мэргэжилтнүүд байгаа. Тэгэхээр Монгол улсын засгийн газраас энэ Монгол улсын нийгмийн эдийн засаг аж үйлдвэрлэлийн стратегийн том бүс нутаг болох энэ Өмнөгов аймагт одоо шинжлэх ухааны технологийн сургуулийн харьяа сургууль байгуулж байгаа нь үнэхээр одоо цаг үе болсон төвөн ач холбогдолтой юм үйл ажиллагаа болж байгаа. За Монгол улсын их сургууль шинжлэх ухааны технологийн их сургуулиудад тэргүүлэх чиглэлээр багшилж байгаа. Дадлаг туршлагатай багш нарыг орон нутгийн салбар сургуулиудад томилон ажилуулах ажлын гараа энэхүү Өмнөгов аймагаас эхэллээ. Хөдөө орон нутагт сурч ажиллаж байгаа оюутнууд болон багш нар хот суурин газрын оюутнуудтай ижил орчин нөхцөлд сурч боловсрон сургалтын чанарын стандартад хүрсэн мэдлэг боловсролыг эзэмших ёстой гэсэн зарчмыг баримтлан ажиллах юм. 120 хүүхэд одоо хүлээж авах хүчин чадалтай. За одоогоор 10 багштай, тэгээ 120 хүүхэдтэй энэ сургууль маань үд хаалгаа нээж албан ёсоор нээлттэй хийж байна. За ингээд энэ сургуулийн хүүхдүүдийг 50% сургалтын тэтгэлэгт хамруулж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн урлаас шийдвэр гаргалаа. За ингээд 50%-ийг бол одоо сургалтын төлбөрийн 50%-ийг аймагаас ингээд өгж ийн гэсэн үг. За мөн одоо энэ сургуулийн тээзүү боловсруулах, сургуулийн барилга байгууламжийг боловсруулах дээр оюутлогоо компани хөрөнгө мөнгө гаргаж одоо тээзүү боловсруулах ажил эхлээд байна. За энэ бол эх оны 3 сар ихэд бэлэн болно. За аймгийн зүгээс 15 га газрыг энэ сургуульд дэд үтсийн хамт оруулж хүлээлгэж өгөхөөр ингээд шийдвэрлээд байна.
ирээдүйн инженерүүд өмнө буян бүх баялагийг яаж гаргах вэ? Яаж боловсруулах вэ? Ямар үн төрөх вэ? Монгол улсыг яаж хөгжүүлэх вэ гэдэг агуу их суурийг тавьж өнөөдөр оюутан маань анхныхаа онхыг сонслоо. Анхны онх бол Эрдэнэ онх. Эрдэнэ онх бол ирээдүйн инженерүүд говийг авч явах, Монгол улсыг авч явах инженерүүд маань энд гарч ирлээ. Жинхэнэ ухаалаг уул уурхай эрхэн авч явах уу? Түүхийдийг эрхэн боловсруулах уу? Яаж үний төрөх үү? Дэлхийн зах зээлд яаж гарах вэ? Энэ бүгдийг ганцхан түүчээлэх оюутан өнөөдөр энэ цугсан байна. Энэ оюутнаа би их баярлалаа. Та нарын эрдэмтэн номтой сайн усуд болоорой гэж хүсье. Монгол Улсын шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Өмнөгов аймаг дахь технологийн дээд сургуулийн анхны мөнгө хохыг сохисноор улс орны тэргуулах салбар болох техник технологийн салбарт мэргэжилтэн бэлтгэх сургуулийн үйл ажиллагаа албан ёсоор эхлэж байна. Сурах хүсэл тэмүүлэл хөдлөгдсөн оюутан залуус улс орон нутгаа хөгжил цэцэглэлтэнд түүчээлэх их үүд хаалга нэгдсэн гэрэл тагшнаас мэдээллийг мэлмэн эмээн хүргэлээ.